Энэ нэг муухай юм байдгийг. Энэ саяны бизнесүүдийн чинь энэ том дарга нарын ийм улсууд нь бизнес хийхээр яадаг вөхөр Эрдэнэт мачи бизнес хийгээд мөнгө нөгдөг. Эрдэнэт мачи бизнес хийгээд мөнгө нөгдөг. Мачи бизнес хийгээд мөнгө нөгдөг. Том мөнгө гаргаж өгөөш урьдчилгаа гэдэг. Бүх мөнгөний гаргадаг гэсэн үг юм уу? Тий. Тэгэл тэр хүн очиод юм ачууллаа, ирлээ дараагийн мөнгө нөгчдөг. Гэхдээ бид нар чинь нэг бизнес хийх гэж яаж зээл авдаг вэ? Тэр зээлийн төлөх гэж яаж явдаг вэ? Зээлээ олох гэж яаж авдаг вэ? Энэ чинь нормальны бизнес чинь бүхэл юм номоор явах хэрэгтэй шүү дээ. Хин ч нэг анзаарахгүй байгаа нэг юм байна. Эрдэнэ гişүү ганцаараа хэлээд байгаа байхгүй. Энэ 51% шалгаач гэдэг. 49 яах вэ? Тэр 51% шалгаач гэж Эрдэнэ гişүү ганцаараа л орлоод байгаа шүү дээ.